Сайн байна уу? Сайн байна уу? Та сайхан намарчиж байна уу? Сайн. Ер нь бол үзэл санааны хувьд бол яалтгүй л бид нар мөн чанараа Монгол хүн гэж хинбэ гэдгээ бид нар ер нь хаана яваад байгаа юм бэ гэдгийг ярих л ёстой болчиход байгаа юм л да. Тэр Яг утгаараа. үнэ. Өөрөөр бид нар чинь хаанаас гаралтай те? Хаана явж гин, хаашаа явж гин гэдэг 3 мэл мэдэх ёстой юм шиг байна. Гэдэг юм тодорхойлох тийм ээ. Тэгэхээр би танд бас өөрийгөө танилцуулчих. Намайг Батцэг Монгол улсын нэгэн ам ингээд Швейцар улсад ажиллаад амьдран сууж байгаа хүн байна. Тэгээд би бас таныг өөрийгөө гоё танилцуулаасаа тий. Би бас таныг ерөөсөө мэддэггүй байсан юм байна. Анх удаа л ингээд яриаг чи сонсоод YouTube-ээр. Тэгээд та бас өөрийгөө тавчхан танилцуулаач. Би одоо нэгэнд одоо эртний одоо юу гэдэг социализмын үед би чинь төрж өссөн болохоор манайхан чинь нөгөө 3-ын намтар гэж бичдэг байлаа шүү дээ. Тэгэхээр бол сэхэтэй айлын одоо аав ээж маань аль аль маань бол багш хүмүүс тийм ээ. Би өөрөө ч гэсэн одоо муу эсэ те Монгол Улсын их сургуулийн олон улсын харилцааны сургуулийг Франц хэлний ангиар төгссөн. За 98 онд юу гэдэг Монгол Улсын их сургуулийг Франц хэлний ангиар төгсөөд тэрнээс хойш бол ерөнхийдөө би бол 3 салбарт ажиллаж үтсэн те. Нэг нь бол банкны салбар, нөгөөх нь казиногийн салбар тийм ээ. Нөгөөх нь бол одоо бидний хэлээд байгаа систем судлаач тийм ээ. Тэгэхээр энэ 3 юу хүрээнд доторсных одоо халиагүй. За нөгөө талаасаа бид хэд бол нэгэн систем судлал гэдэг маань 1902 биш 2006 оны үед баха тийм ээ. Одоо Монгол Улсын шинх баяр ерөнхийлөгчийн санаачлахаар Монгол Улсын мастер төлөвлөгөө боловсруулахад бидний таньдаг хүмүүс маань тэр Монгол Улсын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулалт оролцож ирсэн л да. Тэгээд тэр мундаг эрдэмтэн залуучууд тэр төлөвлөгөө боловсруулаад тухайн үед таньдаг залуус маань бол 2-д орж ирсэн тийм. Тэгэхээр тэр эрдэмтэн чадaltaй хүмүүсүүд хажууд байсны үед хажуугаар нь бид бас анхудаа систем судлал гэж явж ирсний үед яах нь. Энийхээ дагуу энэ улс орнууд өөрсдөө хөгжлийг яаж тодорхойлд юм бэ те. Тэрэн дээр ямар зарчим баримтлалын ямар арга зүй ашигладаг гэдгийг судалж явж хагаад нэг одоо юу сонин одоо заалт руу сонж явах удаа бидний хувьд маш их чухал заалт руу ороод байгаа юм л да. Тэр юу гэхээр урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулахын тулд урт хугацааны аюулгүй байдлын хөтөлбөр боловсруулалт юм байна гэж. Тэгэхээр урт хугацааны аюулгүй байдлын хөтөлбөрийг боловсруулахын тулд яа гэм бол гэж ингэж явсараа бид нар нэг л мэдхэд өөрөө ирэхгүй нөгөө геополит үндэсний аюулгүй байдал те улс орны оршин тогтнол гэдэг асуудал руу ороод ирж байна те. Тэгэхээр энэ асуудал руу ороод ирэхээр энэ ерөөсөө улс орны хөгжлийг ганцхан хөгжлөөс нь олж үзэж болдгоо юм байна. Тийм ээ улс орны хөгжил гэдэг чинь дэлхийн түүхэн, хувьсал, өөрчлөлт те одоо эволюц гэж хэлээд байгаа тийм ээ одоо хүн төрөлхтний эргэжлийн хувьсал нөгөө талаасаа бол одоо геополитикийн нөхцөл байдал те цаг үе дээрээс нь улс үндэстэн болгоны өөрийнх нь онцлог, ялгамж шин чанар те үндэстэн болгоны өөрийнх нь одоо юу гэдэг бусдаас ялгарх шинж. За тэгээ үүн дээрээ тэгээд түүхэн замнал. Энэ бүхнийг одоо нийлүүлж за нэг тухайн улс орны бүтэц зохион байгуулалтын дээр суурилж яаш задлаад аваад үзэхлээр яах нь. Одоо улс гэж юу юм бэ? Төр гэж юу юм бэ? Үндэстэн гэж юу юм гэсэн ойлголтоо бид зэгцэлж явж байна л да. За тэгээд үндэстэн оршин тогтнохын тулд тийм ээ. Бид нар тухайн үндэснийх нь аюулгүй байдал ямар байх хэвээр юм бэ? Одоо бид үндэсний аюулгүй байдал гэдгээр бол зөвхөн нэг бол төрийн асуудал гэж ойлгоод байна. Энэ биш. Үндэсний аюулгүй байдал гэдэг чинь Монгол үндэсний улс орны эсвэл Монголын нийт арга түмний зайлшгүй мэдэх ёстой. Яг бол үндэснээс мод ургадахтай адилхан те. Тэгэхээр тэр бидний одоо энэ оршихуй үндэсэн юу юм бэ? Тэрний аюулгүй байдал юу юм бэ гэдгийг ойлгож яж тийм асуудал хандах ёстой байт юм байна. Тэгэхээр энэ бүх юм чинь бид нар яг өнөөдрийн одоо шинжлэх ухааны одоо арга зүйгээр ингээд боловсруулах бол шинжлэх ухааны арга зүйгээр боловсруулах хэрэгтэй. Уламжлалт арга зүйгээр боловсруулах уламжлалт арга зүй боловсруулсан байх хэрэгтэй. Гэхдээ аль аль нь Монгол улсын эрх ашиг нийцсэн байх хэрэгтэй. Харамсалтай нь бид нар нөгөө уламжлалт арга зүй гэдгийг жоохон гээгээд мартаад шинжлэх ухааны арга зүйгээр үндэсний аюулгүй байдал гэдэг асуудлаа бид нар томьёолж чадахгүй байгаа юм л да. Яг л үндэсний аюулгүй байдал асуудлыг бол дөрөв нийлдгээр түүх мэдэх хэрэгтэй тийм ээ. Улс үндэстний түүхэн, ёс заншил, уламжлал, хувьслыг мэдэх хэрэгтэй. Дэлхийн түүхийг мэдэж хийж дүүн дээр өнөөдрийн геополитик гэж хэлээд байгаа те улс хоорондын харилцаа зөрчилтэй энэ бүгдийн онцлог дээрээс те өнөөдөр дэлхий дээр ямар шүү сэтгэлгээнд дамгаалчаад байгаа юм. Ямар улсууд орнотон дамгаалаад байгаа те. Тэр дамгаалсан улсуудын тэгвэл хүчгүй улсуудтай ямар бодлого барьж байгаа те. За манай Монгол улс тэгвэл хүчтэй улсын тоонд орох юм уу? Хүчгүй улсын тоонд орох юм уу? Тэр хүчтэй улсын тоонд орох юм бол бид нар хүчтэй улс ямар бодлого яаж явуулдаг? Харин бид хүчгүй улсын тоонд орчихвол хүчгүй улс ямар бодлого явуулдаг? Хүчгүй байна гэдэг чинь улс орноороо сүрээд ядраад устна гэсэн үг шил дээ.
Яг бол өөрийгөө хүчгүй гэж байгаа бол тэр хүчгүй улсуудын бас тэг геополитик нь улсын бодлого явуулах бас өөрөнгөс арга зүй байна. Тэр бол өнөөдөр атомын зэвсэгтэй улсууд нэг бодлого явуулж байгаа атомын зэвсэггүй гэчээд атомын зэвсэггүй ч гэсэн улс орныхаа бодлогыг дипломат бодлогын өрөөнд 100% авч явж байгаа айхтар улсууд байна шүү дээ, тийм ээ. Ялангуяа Скандинави. За нөгөө талаас хэдий зэвсгийн хүчээр болохгүй ч эдийн засгийн хүчин чадлаараа улс орныхоо аюулгүй байдлыг хангадаг тийм улсууд байна, тийм ээ. За зарим улсууд бол яг нь мэдээллийн хүчин чадал гэж тийм мэдээлэлээр улс орных аюулгүй байдлыг хангадаг улсууд байна. За мэдээж тэгээд зэвсгийн хүчээр аюулгүй байдлыг хангадаг улсууд байна, тийм. Тэгэхээр аливаа ам гэдэг чинь заавал өөртөө байхгүймээр өөрийгөө хамгаалах биш, тийм. Өөрт нь байж болох юм буюу байгаа юмараа улс орноо хамгаалах чадвар суралцах хэрэгтэй юм л да. Англиар тэр чадвар, тэр онцлогийг мэдхгүйгээр үндэсний аюулгүй байдлын агуулгыг минь алдагдаад. За нөгөө талаас улс орн гэдэг чинь оршин тогтнохын тулд заавал уртын хараа байх хэрэгтэй, алсын хараа байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө алсын хараагүй байна гэдэг нь одоо ямар ч улс үндэстэн одоо 50 жилээр одоо хөгжлийн бодлогоо тодорхойлоход 50 жил аюулгүй байдлын бодлогоо хардаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл бидний хэлээд хөгжлийн бодлого гэдэг чинь ямар ч улс үндэстний хувьд бол аюулгүй байдлын дээр төрүүл суурилдаг. Ийм учраас энэ бүх юмнуудыг бүгдийг нь одоо зэгцэлж яханд бол би нөгөө түр хэлдгээр би бол одоо уул нь бол одоо жирийн л одоо тийм Моисийн харилцааны сургуулийн Франц хэлний төгссөн боловч амьдралын одоо юу гэдэг замнал гэдэг маань өөрөө намайг системийн судалгаа гэдэг нь болсон тийм. Системийн судалгаа дотроо би цэвэр одоо үндэсний оршин тогтнол, үндэсний аюулгүй байдлыг судалдаг. Энэ ч утгаараа бид нар үндэсний аюулгүй байдлыг сан гэж байгуулгыг 2011 онд байгуулад тийм ээ. Нэг бол ямар ч гэсэн тодорхой хугацаанд явуулж ирсэн. Энэ хугацаанд үндэсний аюулгүй байдал гэдэг талаас мэргэжлийн судалгаа, дүн шинжилгээний талаар бид нар бол яг нь ажиллаж ирсэн. Яг нь тэгэхээр эхлээд аливаа асуудлыг нууж үзэхдээ тэрийг анализ гэдэг нь грекээр задлах, салгах гэсэн үг шүү дээ. Тэгээд тэрийг задлаж ялгаж уншилж чаддаг байж дараа нь дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгэхээр асуудлыг судлаад, задлаад ялгаж чадахгүй бол уншилгаа буруу болчихно. Нөгөө талаас задлаж задлаа салгасан анализ гэдэг юм үү те дүн шинжилгээ хийснийхаа дараа тэрийг нэгтгэх буюу синтез гэж байна те. Бас л синтезис гэдэг чинь грекээр юмыг эвлүүлэх, нийлүүлэх гэсэн үг те. Тэгэхээр дүн шинжилгээ яагаад задлаад асуудлыг уншсны дараа буцаагаар нийлүүлэхлээр яах нь эн чинь ийм өвчнөөс болоод энэ өвчин ингээд угширсан юм байна. Ингээд энэ хүн чинь өвдсөн байна, зовсон байна гэх юм бол тэрний дагуу эмчилгээ боловсруулахтай адилхан улс орны нөхцөл байдлыг дүгнээд за улс төр нь юу болоод байгаа юм болох вэ? Эдийн засаг нь юу болоод байгаа юм? Нийгэм нь юу болоод байгаа юм болохгүй байгаа. Энэ бүхнийг нарийн судалж үзээд учир шалтгааныг нь олох хэрэгтэй. За улс төрийн одоо хөгжиж ивэл те хөгжиж явуулсан. Гэхдээ хөгжихгүй гацчихвол учир шалтгаан олох хэрэгтэй. Эдийн засаг бас хөгжихгүй бол учир шалтгаан байна. Нийгэм домрааг бол учир шалтгаан байна. За тэгээ учир шалтгааныг олохдоо энийг бол 3 хүчин зүйлс байдаг л да. Энэ учир шалтгаан дотоодын одоо хүчин зүйлсээс болоод байна уу? Эсвэл гадаадын хүчин зүйлсээс болоод байна те. Мэргэжлийн буюу түүхэн хувьслын хүчин зүйлсээс болоод байна. Яг бол ямар ч улсаар бүхэн өөрийнхөө иргэншлийн хувьслын явцад бол те мандах үе байна, буурах үе байна. Нөгөө талаас бас буурж явжснаа буцаад мандах буюу шилжилтийн үе гэж байна те. Өөрөх юм бол яг нь хүн дандаа хүчгүй байна гэж байхгүй, дандаа хүчрэг байна гэж байхгүй. Гэтэл хүчгүй байж байгаад хүчтэй улсын түүх зөндөө те. Бас үүнтэйгээ адилхан хүчтэй байж байгаад хүчгүй улсын түүх зөндөө. Тэгэхээр нэг талаас альва нь улс төр эдийн засгийн нийгмийн үдэ болж байгаа болохгүй юмнуудыг судлахад дотоодын хүчин зүйлсээс учир шалтгаан дотоодын хүчин зүйлстэй байна уу? Эсвэл гадны хүчин зүйлстэй байна уу? Эсвэл түүхэн хувьслын иргэншлийн хүчин зүйлстэй байна. Тэгэхээр ийм гурван талаас нь учир шалтгааныг олсны дараагаар тийм. За тэгвэл энэ үед одоо тэгвэл манай Монгол улсад ингээд харах юм бол энэ болохгүй гэдэг юм аа учир шалтгаан олсны дараа энийг болгохын төлөө юу хийх ёстой? Болохын төлөө хийхэд бол одоо бидэд байгаа одоо нөхцөл байдлын хэдэн одоо зүйлс нь хасах байгаа, хэдэн нэмэх байгаа. Тэгэхээр энэ бол одоо бид энэ 30 зүйлээр одоо 30 одоо зүйл ангиард ангилаад ингээд аваад үзэх бол энэ 30-аас магадгүй 5 нэмэх байж болно те. Магадгүй 25 нь хасах байж болно. Тэгэхээр хасах гэдгийг бол манай Ахмад судлаачдын манай хэлээр хасах өөр аюултай биш. Хасахыг нэмэх болгож чадахгүй аюултай. Энэ утгаараа энэ 25 хүчин зүйлс нь хасах байгаа юм бол тэр хасахыг бид нар нэмэх болгож чадахгүй аюултай болохоос хасах өөр аюултай биш. Яг бол хүнд өвчин байна те. Тэр өвчнийг эдгийг харгаал болж чадахгүй бол аюултай болохоос өвчин өөр аюултай биш. Ийм учраас энийг эдгийг гаргаа олон гэдэг чинь бидний түрүүний хэлдгээр те. Мэдээж энэ дээр бол түрүүний хэлдгээр үндэсний аюул байдал агуулга мэдэх хэрэгтэй. Систем гэдэг зүйлээ мэдэх хэрэгтэй. Геополитик гэж мэдэх хэрэгтэй. Дээрээс нь түүх мэдэх хэрэгтэй. Яг бол түүх юу гэдэг нэг Английн ерөнхий сайдсан Черчилль хэлснээр те.
Аливаа юм мэдээгүй түүх бас дахин түүх гэж. Тэгээ түүх мэдэрэг. За нөгөө талаас түүх мэдхээс гадна аливаа юмны дээр тогтолцоо, зүй тогтол гэж юм мэдэрэг. Яг бол тогтолцоо гэдэг маань тухайн цаг үеийн одоо нөхцөл байдал хүчин зүйлсээс бий болсон тэр цаг үеийн тогтолцоо хэлнэгээс тэр тогтолцоог зүй тогтол гэж ойлгож болох. Яг бол хэрэг одоо юу гэдэг нь тэнийг тогтолцоог зүй тогтол гэж ойлгох юм бол унчаад одоо юу гэдэг нь сул дорой болцсон ус тэгээд мөнхийн одоо дорой байна гэж хэлэхгүй шүү дээ. Унсан ч гэсэн босож. Тэгэхээр хэрэг зүй тогтол гэдэг нь мандан буурах жам гэдэг чинь магадгүй зүй тогтол байж магадгүй. Яг бол өглөө гэж байдгүй шөнө гэж байна. Шөнө гэж байдгүй өглөө гэж байна те. Дандаа өдөр гэж явах дандаа шөнө. Хүнтэй адилхан дандаа өгчөөд манд бадраад хүчрхэг байна гэж яахгүй. Тэгээд дандаа сул дорой байна гэж яахгүй. Тэгвэл өнөөдөр одоо юу гэдэг системийн судлаач гэнэ эсвэл бид нар Монголынхаа үндэсний судлаач нар гэж хэлэх юм бол бид нар энэ нөхцөл байдлыг сайжруулж болох юм гэдэг нөгөө талаас сайжрахад юу садаа болоод байна гэдэг судлах хэрэгтэй. Яг бол аливаа юм сайжрах заавал юу саад болох хүчин зүйлс байдаг. Манай ихэнх одоо юу гэдэг судлаачтай хандаж байгаа хандлага бол тийм ээ. Нөгөө юу гэдэг зүгээр сайжруулах юм яриад байдаг. Гэхдээ тэр нь чинь саад болох хүчин зүйлсээ судлахгүйгээс болох тийм. Тэгээд ингээд алдаж байна. Хоёулаа нэлээд гүнзгий ороо явчих шиг боллоо. Энээс өмнө нэг ийм нэлээд чухал асуудал дээр та гоё систем дотор миний хувьд маш их баяртай байна л да. Нөхцөл байдлыг судлаад гаргалгааг нь гаргаад ирдэг ийм сэхэтнүүд Монгол байгаа гэдэг бол үнэхээр гайхалтай. Бидрийг яг өнөөдрийн нөхцөлд хаашаа явахаа мэдхгүй, яахаа мэдхгүй ийм бужигнаантай үед ингээд ерөнхийд зургийг хараад би анализ хийгээд ингээд чигийг гаргаад ийм л байх ёстой гэдэг ийм хараагаад тогтоодсон байгаа танд би бол маш их талархаж байгаа. Тэгээд энд нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг ийм байгуулсан гэж та ярьчлаа шүү дээ. Энэ байгууллага одоо байдаггүй те. Ер нь бол байгаа юм. Зөвлөл биш. Энэ үндэсний аюулгүй байдлын сан. Сан. За. Тэгэхээр бол үндэсний аюулгүй сан гэдэг байгууллага маань бид нар байгуулад дараа нь бид нар чинь нөгөө 22 онд бол одоо ерөнхий сайдыг тийм ээ. Одоо тэр үед байсан ерөнхий сайдыг бол гадаадаас их хэмжээний зээл авах гэж байна. За дээрэс нь үндсэн хуулийн 5 заалтыг зөрчсөн гэдэг утгаар бид огцруулах хөрвөлөө гэжсэн шүү дээ 22 онд тийм ээ. За тэр утгаар анх бид тэнд үедээ бид үндэсний аюулгүй сан гэдэг одоо юу гэдэг нь байгууллагаас бичиг өгч ирсэн тийм ээ. Энэ анхны бичиг чинь өөрөө аль бие осын субъект байх ёстой шүү дээ. Тэр утгаараа сан гэдэг байгууллагаас бичиг өгч ирсэн л доо. Тэгэхээр тэрнээс хойш бол тодорхой хугацаанд бид нар бол юу гэдэг гэрээсээ гарч болохгүй тийм ээ. Бид чинь тодорхой хугацаанд хоригдсон дараа нь гэрээсээ гарч болохгүй байсан тийм. Энэ хугацаанд манай сангийн маань статус одоо яг одоо хэвээрээ одоо хүчин төгөлдөр байна уу? Эсвэл энэ хугацаанд татан буулгацсан уу? Би бол сайн мэдэхгүй байна тийм ээ. Яг нь аль бие сургуулийн санг бол татан буулгасан гэдэг мэдээлэл надад яриаггүй тийм. За тэгэхээр нөгөө талаасаа бид нар чинь нөгөө тодорхой хугацаанд нөгөө энэ сангийнхаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тийм ээ. Тэр утгаараа энэ сангийнхаа асуудлыг би одоо байгаа гэдгийг хэлэхлээр яг одоо тамга гэрчлэгээ маань байж л байна тийм. Тэгээ нөгөө талаасаа таанаас нь одоо татан буулгацсан бол тийм улсын бүртгэлээс ингээд татан буулгацсан бол сан маань байхгүй гэсэн. Тэгэхдээ заавал сандаа бол учир биш л дээ. Ягаад гэвэл сан гэдэг маань өөрөө яг бид нар одоо тухайн үндэсний аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг мэргэжлийн судлаач гэдэг талаасаа энэ хуулийн субъект байсан бол тийм бид нар ч одоо хуулийн субъект нөө байхгүй юу судалдаг юм асуудал шүү дээ тийм ээ. Байхгүй болоод бид нөгөө сурсан мэдсэн чадсан юм алга болчихгүй болохоор бид тэгтээ дөрөв юм өөрчлөлт юм. Тэгээ таны дөрөвний хэлдгээр аливаа аймаг ерөнхий ба чухал гэж одоо агуу жанжин мөхлөө жанжны хэсгээр аливаа аймаг ерөнхий ба чухал гэж байдагтай адилхан ерөнхий зургийн юм байгаамаа. Тэгэхээр энэ дотроос чухлыгаа ялгах хэрэгтэй. Чухал гэдэг маань өөрөөр нэн тэргүүнд авч үзэх асуудлыг ялгаад тэрэн дээр дүн шинжилгээ хийж яах нь улс төр засгийн одоо юу гэдэг нь холбогдох хүмүүст бид нар мэдээлэл өгөх нь бидний үүрэг шүү дээ. Тийм ээ. Өмнө нь бол бид энэ чиглэлээр ажиллаж болдог байсан бол сүүлийн одоо нэг жил 2 жилийн хугацаанд бол тэр боломжгүй байсан тийм ээ. Гэхдээ тэр чухал биш. Ямар нэгэн байдлаар энэ судалгаа дүншлэгээний асуудал заавал үргэлжлэж явах хэрэгтэй тийм ээ. Тэгэхээр сангийн одоохондоо би өөрөө ч мэдэхгүй байна. Чи үнэ хэлгээ тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө би бас эхлээл ер нь түүгээ мэдэхгүй л ерөөсөө цаашаа явахгүй байна. Яг өөрийнхөө уг өндөс язгуураа хаанаас ирсэн би чи ерөн хийн гэж хайж эхлээл ерөнхийдөө ингээд сонирхоол ингээд ер нь хайгаал явж байгаа хүн юм байгаа. Тэгээд таны хэлснээр яг л бид нар түүгээ мэддэж эхлэх ёстой. Би танаас энийг яагаад асуугаад байгаа юм гэхээр Монгол хүн болгон өөртөө ингэж хайх ёстой юм байна. Тэгэхээр одоо хүн болгон өөртөө эзэн байхын тулд Монгол хүн болгон нөгөө хариуцлагатай
байхын тулд өөртөө эхлээд түүх рүүгээ эргээд явах ёстой юм байна тийм ээ гэж хараад. Тэгэхээр таныг бас энэ зүйлд маш том үүрэгрэл гүйцэтгээд байгаа юм байна гэж би хараад байгаа. Маш их түүхийн талаар болон яг ийм байдгийг шүү гэд хичээл сургууль өгөөд ингээ хүмүүсэд заагаад явж байгаа гэсэн тийм ээ. Та тэгэхээр энэ дээр нэлээд тодруулга ярил ямар төр тосны хичээл буюу ерөнхийдөө монголчуудын түүх хаанаас ирсэн яасан исэн гэдэг талаар та ерөнхий нэг ингээ наазахын нэг хүн одоо юу гэдэг ингээ энгийн нэгэн хор гарч яваа яхаа мэдгүй уучраа алдахгүй ингээд нэг өөрийгөө алдсан энэ олон бужигнаан донд өөрийгөө алдсан залуучууд зөндөл байна л да. Тэднэр тандаад одоо зориулах маркер гэх юм уу тий? Энэ жоохон хүнд даалгавар байна тийм ээ. Төрч ёс гэж тийм ээ. Энэ төрч ёс гэдэг хичээлийг бид нар бол 2013 14 оноос хойш тасалдгүй орж ийн л доо. Энэ бол гэхдээ энэ 2013 14 оноос хойш төрч ёс гэж хичээл ингээд ордог маань өөрөө нэг нь энэ үгнийх нь язгуур төр гэж байгаа болохоор энэ бол дандаа төрийн ёс. Төр буюу Монголын хувь зай удирдахуйн ёс гэж хэлэх юм уу тийм. Яг бол монголчууд хувь зайгаа удирдах төрч ёс гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол Монгол хувь зай болохоос зүгээр нэг одоо аль нэг одоо өөр үндэсний ч юм уу юм биш. Монгол хувь зай гэдэг өөрмөцөл хувь зай л да. Энэ бол яах нь асар агуу баялаг тууртай. Дэлхий дээр хосхоо ганц те. Яг бол бид нар дэлхий дээр хосхоо ганц одоо агуу Чингис хаан бол Монголоос төрсөн те. Монголын газар шороо бол яг тэгш дөрвөн хэмтэй уур амьсгалтай. Бас дэлхий дээр хаанч яахгүй ийм сайхан байгальтай. Өнөөдөр дэлхий дээр байгалаа хадгалсан яг онгон байгалаа те. Энэ чигээр хадгалсан улс их цөөхөн. Мэдээж бид нар 90 оны зах зээлээс хойш байгалаа нэлээд сүйтгэж байгаа ч гэсэн одоо ч энэ байгаль өмнө гэсэн байгаль нь бол ихэнх хувьд бол хэвээр байна те. За тэгэхээр энэ сайхан байгаль те сав шим ертөнцийн хамгийн сайхан үзэсгэлэн газар бид нар Монгол хүмүүс төрөөд энд бие усан болгон арга бэлгийн зөнтэй тийм ээ. Арга бэлгийн зүүн гэдэг маань өөрөө монголчууд арга талаасаач бэлэг талаасаач юмыг дандаа хоёр талаас нь ханддаг. Тийм агуу өв боломжтой. За тэгээ энэ зөвхөн арга бэлгийн мөн чанартай өв боломжтой Монгол гэдэг үндэстэн дотор төр гэдэг ойлголт бий болж байгаа юм л доо. Тэгэхээр төр гэдэг ойлголт бол сосгүй ойлголт. Дэлхийн нэг ч хэлэнд орчуулагдах боломжгүй зүйл. Ихэнхдээ бид нар барууны засаглалыг төр гэж ойлгох юм л да. Яг одоо төр засаг гэдэг утгаараа барууны засагалтай адилхан боловч яг төр гэдэг үг нь өөрөө яах нь энэ бол яах нь одоо эртний судад бичснээр газар дуусан тэнгэрийн засаглал гэж те. Тэгэхээр энэ маань өөрөө монголчууд аливаа энэ Монголынхаа хувь зайны засаглалыг авч явахдаа тэнгэр газрын шүтэлцээний дунд энийг хэрвээ энгийн үгээр хэлэх юм бол байгаль дэлхийнхаа жам ёсны шүтэлцээний дунд хувь зайгаа авч явдаг. Бусдаар байгаль дэлхийн жам ёсны шүтэлцээг эвдэж юм өсөрч явдаггүй монголчууд. Ийм баялаг боломжтой. За хоёрдугаар энэ хувь зай төр гэдэг нь Монголын хувь зай гэдэг утгаараа яах нь энэ бол яах нь Монгол түмнийхээ хувь зайг бат авч явдаг. Хувь зайг бат авч явна гэдэг чинь юу хэлээд байна гэхээр энэ ард олон те нэгт амар амгалан байх хэрэгтэй. Худлаас инх амгалан байх хэрэгтэй. Гурав төвшин амгалан байх хэрэгтэй. Энэ амар амгалан, инх амгалан, төвшин амгалан гэдэг гурван амгалан дотор төрийн агуу одоо мөн чанар агуулдаг. Яг тэгвэл төрч ёс төр байгаа цагт ард олон ухаас амар амгалан, төрн төвшин амгалан, ус суран инх амгалан байдаг. Энэ яг зөвхөн төрч ёс төр бий болдог вэ гэхээр төрийн ёс ясаа цааз гэж. Төрийн цаазын дотор аливаа монгол хүний хувь заяа, монгол үндэстний энэ хувь заяанд аюул болох бүх хэмээг хаасан байт юм байна. Төрийн цааз гэж юм бэ? Төрийн цааз гэдэг бол хэн нэг цаазах амь насын нөгөөдөгдөх юм биш. Төрийн цааз гэдэг чинь Монгол оршихуй, Монгол улс, Монгол төмний хувь заяанд аливаа аюул учруулах хэмээг яах нь хаадаг тэр цаазыг төрийн цааз. За тэгээд цаазаар цаазасгүй гэвэл Монголын үндэсний оршихуй хувь заяа, ард түмний хувь заяанд аюул болох юм хийсэн үнийг яах нь цаазаар авна гэсэн. Тэгээд тэрийг цаазаар цаазасгүй гэж байна. Харин энийг цаазасгүй гэж хэлсэн бол энэ яах нь хоригсгүй гэсэн. Яг бол Монгол бид нар нэг үндэстний улс те. Тэгээд бид нар өн өртний төрч ёсны уламжлалтай улс. Энэ утгаараа бид нар яах нь хамгийн түрүүнд энэ улс үндэстний оршихуй уртад байх хэр мөн чанарыг яах нь төрийн ёсонд тодорхойлсон байдаг. Богинд одоо амгалан байх гэвэл одоо нэг өдрийн амгалан ч юм уу нэг жилийн амар амгалан гэдэг бол төрийн ёс биш л дээ. Заавал энэ төрийн ёс уламжлалтай улс гэдэг утгаараа бид нар 160 байтугай нэжгээд олон 60 те. Тэгэхээр бат авч явдаг. Энэ учраас төрийн ёс гэж юу юм бэ? Төрийн ёс гэдэг чинь бидний энэ амар амгалантай оршихуй хамгаалт гэхгүй. Бидний оршихуй ирээдүйн хувь зайг хамгаалах ёсыг л төрийн ёс гэдэг. Ингээр энийг бид
Өөрийн иргэжлийн одоо засаглалын онолтой ингээд тольж төрч ёс гэдэг агуулгыг ингээд нөгөө бид нар мөн чанарыг алдагдуулчихлаар бид нар нөгөө хүний сайхан амьдрах ёс төрийн ёсоор хөлчиж байгаа. Хүн сайхан амьдрах гэдэг бол хүний улс орон амар амгалан байх гэдэг бол төрийн ёс. Тэгэхээр өнөөдөр бид нар нөгөө төрийн ёс нөгөө хувь хүний одоо сайхан амьдрах гэсэн хүсэл тэмүүлэл хоёрыг нэгэн юмд ингээд тольж утгаад одоо хаана нь төрийн ёс яваад байгаа, хаана нь улс орны ёс яваад байгаа мэддэхгүй болчиход байгаа. Эннээсээ болоод бид нар үнэн хэрэг дээр Монголын хувь зай гэдэг нэрээр өөрийнхөө сайхан амьдралыг явуулаад байгаа юм ингээд гараад ирсэн ч ялах болчиход байна л да. Тэгэхээр энэ төрч ёс гэдэг бол энэ язгуурын ёс ч гэж хэлдэг тийм Монголын одоо хаадуудын ёс ч гэж хэлдэг. Яг гэвэл энэ төрийн ёс гэдэг бол Монголын хувь зайг авч явах хүмүүс л ёс юм байна. Гэхдээ Монголын хувь зайг бүгд авч явахгүй л да. Монголын хувь зайг яг энэ нөгөө хувь зайг эрсдэлд оруулахгүйгээр тийм аюулд оруулахгүйгээр тэгээд энэ хувь зайг унгаахгүй авч явах чадах хүмүүс төрийн эрх мэдэл буюу төрийн хувь зайг Монголын хувь зайг даатгадаг гэсэн. Ийм утгаараа төрийн ёс заавал цааз тавьдаг тийм ээ. Тэгэхээр 14 оноос эхлээд бид нар энэ төрч ёсыг хичээлийг орохдоо хамгийн гол нь энэ төрч ёс гэдгээс те монголчуудын улс орноо удирдах тэр ёсыг л хэлж байгаа. Энэ улс орноо удирдах ёс ямар зарчим дээр, ямар мөн чанар дээр, ямар ёс, ямар ясаа, ямар цаазан дээр тулгуур энэ тулгуур дээр бий болт юм байна те. Ингээд ирэхлээр хамгийн түрүүнд одоо төрийн ёс гэдэг чинь наацхан төрийн ёс шудраг ёсыг жишээлбэл яа тогтоод юм бэ гэж те. Төрд бол шудраг ёсыг тогтоох хамгийн ихний одоо заалт гэж хэлдэг те. Чингис хааны одоо зорилго сургаал байдаг. Мандах төрийн сайд өөрийн гэмиг хэлчихэл мө, уруу дахь төрийн сайд өөрийн гэмиг ном гэж. Тэгэхээр эн чинь өөрөөр хэлбэл төрийн ёс юунаас эхлэх вэ? Шудраг ёсыг тогтоох юм эндээс л эхэлдэг. Тэгвэл мандах төрийн сайд өөрийн гэмиг хэлчихэл мө, уруу дахь төрийн сайд өөрийн гэмиг ном гэж. Англич өөрийнхөө гэмиг нууцлах бол тэр төр улс мөхөл рүүгээ явж байна л гэсэн. Мандах төрийн сайд өөрөм гэлж гэмиг хэлчихэл мө гэж. Яг бол энэ улс орны хувьцааг авч явахын тулд хүн өөрөө чадахгүй үний хязгаар гэдэг бол ямар ч хүнд өөрийн чадахгүй хязгаар байна л да. Хүн бүхнийг чадах гэж биш. Гэхдээ өнөөдөр юу гэдэг одоо маш хараа сайтай нь одоо тэр харах юм хар, сонсгол сайтай нь сонсох юм сонс тийм. Тэр яриа сайтай нь бол ярих юм яар. Бодон сэтгэх чадвартай нь бодгон сэтгэх юм аа гэж. Ингэж өөрхөн хүнд одоо ганцхан уурах тарих байлгаа хангалттай шүү дээ. Тэр уурах тарих зөв ажиллах юмд бол одоо төв мэдрэлийн систем, нүд, ам, хамар чих гэдэг одоо бүх хэрэгтнүүд те ажиллаж яах нь уурах тарих зөв ажиллана. Энтэй адилхан төр гэдэг чинь юу вэ? Улсыг удирдах ёс гэдэг чинь альва энэ бүх хэмээгтэй эвийн олж эмгэл зэгцэлж те нэгэн цул болгож удирдахыг хэлдэг болохоос талаар нэг тарааж хооронд нь байсгнууд зуулж үсгийн хадалцуулж удирдаг ёс биш байхгүй. Өөрөөр хэлбэл уулын өндөртэй намтай хүн өрөнтэй барантай гэдэгтэй адилхан яг нь альва амиг зүү тогтлоор эвлүүлж авч байна. Эртний одоо үг байдаг л да. Хүн голоос нөхөргүй, хүнс голоос нутаггүй гэж. Тэгэхээр чинь хүний голох биш. Эсвэл хүнийг ийм ааштай, зантай, эсвэл надад өөрийнхөө онцлог хүнийг тохируулна гэж байдгүй. Харин хүнийг байгаагаар нь хүлээж авч, байгаагаар нь хөндлөж те. Байгаагаар нь эвлүүлэх нь яг нь төрийн ёс. Нэгтлээ энэ дан эрхийн уруу нийлээд юм хийхгүй гэдэгтэй адилхан хүний гар 5% байна те. Тавуулаа үүрэгтэй. Энэ 5% байдагтай л энэ 5% яг нь тавуулангийн эвлүүлээд энэ 5% яг л нэг хүн шиг л одоо нэг хүний одоо ингээд эвтэй найртай те хүний хуруу чинь тэгэж одоо хөдөлгөөнтэй адилхан улс орны аливаа үйл ажиллагаа яах вэ? Энэ 5% шиг хоорондоо биенээ нөхөж эвтэй ажилдаг тэр ёсыг л хэлж байгаа юм л да. Тэгэхээр Монгол төрийн ёс гэдэг нэг талаасаа бол энэ ЭГВ ёс тийм ээ. Хоёрт бол улс орныг аюулгүй авч явах ёс. Гуравт бол энэ мөн чанарын ёс. Яг гэвэл бусдын төлөө гэсэн сэтгэлтэй нь тийм мөн чанартай төрийн эргийг авч явдаг. Бусдын төлөө гэсэн сэтгэл байхгүй, бусдын төлөө тийм ээ хариуцлага үүрч чадахгүй тийм. Бусдын төлөө альва юмн дээр өөрийнхөө шашин дагуу биш, бусдын шашин дагуу шийдвэр гаргаж чадахгүй бол тэр хүн төрд байх юу шаардлага хангахгүй байна л гэсэн үг л дээ. Товчхон хэлгээд тийм ээ. юм байна. Зөв. Тэгэхээр бид нар одоо энэ төрд гарч байгаа хүмүүсээ за яг өнөөдрийн нөхцөл байдлыг аваад үзэхээр одоо юу гэдэг юм бэ? Бид нар одоо арт түмэн сонгоод байгаа шүү дээ төрд гарч байгаа хүмүүсээ тийм ээ. Тэгэхээр нийт олноороо ерөнхийдөө ийм
юу гэдгийг сонгох одоо төрч ёсныч гэдэг юм уу, аль эсвэл нийгмийн хариуцлагын хүрээнд сонголт хийх тэр мэдлэг боловсрол гэдэг мэдээлэл их хомс байгаад байгаа юм болов өөртөө нөгөө мэдгүй зохихгүйгаа мэдэхгүй учраас бид нар дандаа буруу сонголт хийгээд идэх юм болов. Тэгэхээр хувь хүн болгон өөртөө боловсрох бага хэмжээгээр хамаагүй ер нь бол бид нар энэ төрч ёс Монгол төр ямар байх ёстой бэ? Аль гэр бүлээс эхлээд гэдэг тэр ойлголтоо авчихвал магадгүй илүү зөв сонголтоо хийгээд явах юм болов та энэ дээр юу гэж хэлэх бол? Монгол хүний одоо гэр бүлийн ч бай, халуун улс орны хэмжээч бай. Монголын нэг өв уламжлалаас сонголт нэг л байт юм л да. Ер нь бол сонголт гэдэг нь юу вэ гэхээр хариуцах чадвараар л байдаг. Жишээлбэл одоо малчин хүн те малчин гэж хин юм бэ? Малчин гэдэг чинь тэр малыг хариуцах чаддаг хүн шүү дээ, тийм ээ. Мал хариулж мэдэхгүй бол нэг зутнаар малаа алдна те. Тэгэхээр тэрийг малыг хариуцах чадж байна да. Тэр малаа хариуцж байгаа малчин хүн яах нь малаа хариулаад те хүүстэй жаалийн нөгөн дөрвөн улирлан зохицуулж одоо яах нь өвлж хаварж зуршлаг намарж аанда малаа ингээд айтайхан ингээд хариулаад осол эндэгдэлгүй малынхаа үржүүлэн явж байна тийм. Ан чинь юу хэлээд байна гэхээр Монгол хүний нөгөө оршихуй ахуй нөгөө юунаас эхэлдэг вэ гэхээр хариуцах уу гэдэг юм шиг. Хариу тэр 5 хөшөө малаа хариуцж чадахгүй бол идэх юм байхгүй өсөд өхөн тийм. Тэгэхээр яах нь заавал тэр амьдралаа авч явахын тулд хариуцах уу гэдэг тэр Монгол ахуйгаас суралцдаг юм л да. Монгол гэр бүлээс. За нөгөө талаас Монгол гэр бүл гэдэг чинь бас л хариуцахын ёс шүү дээ. Гэхдээ хариуцахын ёсыг яаж хийдэг вэ гэхээр ер нь гэрт бол аавыг төр ээжийг засаг гэдэг л дээ. За тэгэхээр аав гэдэг чинь бол төр гэдэг утгаараа хувь зай байдаг. А засаг гэдэг бол оршихуй байдаг. Тэгэхээр ээж бол энэ өөрөдмийнхаа оршихуйг хариуцж штэ. Оршихуй буюу тэр хүнс юу hedэж ууж ямар хувцтэй. Аав бол хувь зайг хариуцж байна. Англиар аавыг төр ээжийг засаг гэдэг чинь анх ингээд гэрээсээ эхлээд те бүгд багаасаа эхлээд яг энэ мөн чанаас суралцдаг. Тэгэхээр аав гэдэг чинь төр гэдэг сайхан ноён нуруутай аав бол яах нь тухайн ерөнхий хувь зайны мөн чанарыг те чиг шумыг барайл явна гэхээс бүхэм тодголдохгүй тийм ээ. Тэгэл ээж ингээд хоол ээжихт нь хоол ингэж хийдийн сав суулган гэж угаалгах ингээд ороод байвал энэ чинь нөхөр төр тийм ноён нуруу тийм одоо юу гэдэг юм те ноён нурууг хийж болох тийм ээ. Гэтэл ээж бас яах нь оршихуйг хариуцдаг болохоос хувь зайг хариуцдаг. Энэ утгаараа гэх юм бол оршихуй гэдэг нь өөрөө бидний өдөр тутмын болчихж байгаа юм л да. Өдөр тутам хүн хоол идэнтэй одоо юу гэдэг орчин үеэр бол хичээлдээ явна хувц сунаар одоо юу гэдэг өгөх. Өдөр тутмын ажил бол хийж байгаа. Гэтэл нөгөө талаас өдөр тутмын цаана энэ гэр бүл энэ удам энэ айлгаар те ирээдүйд яах вэ гэдэг аав хариуцсан. Аав бол хувь зай хариуцсан. Тэгэхээр ээж оршихуйгаа хариуцаж аав хувь зайг хариуцдаг гэдэг юм чи хүүхдүүд багаасаа ээж аавын харилцаан дээр суралцдаг. Тэр оршихуйгаас суралцдаг. Энийг бол аав бол хувь зайг нь хариуцдаг шүү, ээж оршихуй хариуцдаг гэж ингэж детальчж юм ингэж хэлэхгүй шүү дээ. Ерөнхий агуулгаар бол ийм хоёр юм л байна. Ингээр хүүхд өөрөө багаасаа тэр хариуцлагатай орчинд яах нь бас чимэг хариуцсан. Аав ээж нь хэдий ч нэтэ хариуцлагатай хүүхд бас өөрөө тийм хариуцлагатай болно. За нөгөө талаас ахуй амьдралаа хариуцж чадах тийм ээ. Хувь зайгаа хариуцж чадах гэдэг асуудлаас. Ингэж хувь зайгаа хариуцж чаддаг байж хувь зайнах эзэн болдог. Монголчууд одоо эзэн боол гэдэг ингээд ярих юм бол хувь зайгаа хариуцж чаддаг эзэн байдаг. Хувь зай хариуцж чадахгүй нэх нь энэ одоо хүчин зүйлс юм нөхцөл байдлахаа боол болдог. Ийм болохоор ямар ч нөхцөл байдалд ямар ч хүчин зүйлс байсан хувь зайгаа бат хатгаж явахыг бол яах нь Монгол гэр бүл заадаг. Монгол ахуй заадаг. За ингээд ирэхээр бидний чинь нөгөө сонголт гэдэг юм чинь өөрөө юугаараа эхэлдэг вэ гэхээр хүний ер нь бол одоо эртний ёсонд бол хүний сонголтод халдаж болохгүй гэдэг. Яг гэвэл Монгол хүний одоо тэнгэрээс заяасан агуу том бол эрхчлэл байдаг тийм. Тэгэхээр хүний сонголтод халдахлаар тэр нь эрхчлэлөнд халдаж байна гэсэн. Эсвэргээр сонголтын харин сонголтыг өгдөг тийм ээ. Өөрөөр Чингис хаан нэг энэ сонголтыг ингэж хийсэн байдаг шүү дээ тийм. Зүгийг дагаж буруугаас сайлж зөвхөн сайныг те дадал болмоо. Өөрөөрөө бол дурлал үсттэй олиггүй төрөл өмнө үсттэй гэж. Тэгэхээр сонголтыг өгж штэ. Зүгийг дагаж буруугаас сайлж зөвхөн сайныг дадал бол. Тэгээ зөвхөн сайныг дадал болгох сонголт өгч юм те.